Ингээл жирийн анхлах сургуулийн амьдрал. Хинтээ юу ч дуурахгүй энэ номоо гарвал манай нэмэн гол дүр. Харин энэ ингээл жирийн охин бол Хори. Энэ гар болохоор хинтээ ч юу ч дуурахгүй ингээл жирийн номоо гар. Гинтгэн Хори гэртээ айгүй том ажилтай юм шиг яарадгүй. Гинтгэн очиод гэрээ цэвэрлэж цэцэрлэгээс нүүгээ аваад нэг л айлын том ихч мэд. Нэг өдөр хувцас уугаал байжсэн чинь төөрчгсөн хамраас нь цус гожцсон орж ирдیں۔ Түүнийг нэг хүн дагуулж орж ирдэг нь мань хүн. Хори чи хараад гайхаал юу вэ гээл. Тэгэл явах гэдэл дүүн жоохон байж байгаа ч гээл. Хори чин танихгүй мань хүнээс нэрийг асуудвал би танай ангиштэй гэж авдیں۔ Өнөөс цааш манай аниме гол үйл явдал эхэлж байгаамаа. 1 2 1 2 3 4 やっぱわかる。Нөгөө Хори чинь өчигдрийн тэр гэж юу гээл. Яаж чарсан шал өөр хүн шиг харагдаал. Дараа нь дүүн ахыгаа нэхэдэн гээл. Дүүн нилээн мань хүнд дасчихсан байт юм лээ. Үүнээс цааш мань хүн ойрхон гарч ирдэг болчихсон. Гэтэн бараг амьдраад байгаа юм шүү. Гашин тэгсэн чинь дүүгээ авчаараа гэд мессеж бичээд цугтаад яваад өгдөг. Мань хүн хар хурдаараа тэгэл гүйж байгаа. Оройн бараг нэг гэр бүл болчихсон хоол хийж идэл. Хоол хийж өгсөн ихчтэй баярлаа гэжсэн. Маргааш нь гинт мань хүн маргааш би темиртэй илүү гэж сорж идэв. Гэсэн би 94 шивээс. Тэгээд яаж нуух вэ гэд битүү цамц өмсгөр болдیں۔ Сургууль дээр мань хоёрыг ярилцахыг хараалс ангийнх нь энэ хоёр хизээ юм дотно болцсон юм бэ гээл. Дараа нь ягаан үстэй эрэхтэй чи мань хүнтэй ярилцж байна. Хоригийн тухай яриад заяа. Тэгсэн мань хүн чи Хориг сайн юм гэлчтий. Сайн болж таарч байгаа. Би темир дээр тэгэл нөгөө ягаан үстэй чинь чи ягаад битүү цамц өмсөд байгаа гэсэн чинь нөгөө нууж байгаа шивээс харуулна. Энэ шивээс жинхэнэ өмнөх нь өгцөн. Үүнээс цааш мань хүн иймэрхүү найзтай болж байгаа маагч. Мань хүн Хоритой сургуулийн гудмаар ярилцаа явж байхын нөгөө ягаан үстэй чинь мань Хорыг сайн гэдгийг санангуудаа зайгаа барьж яваал. Дараа нөгөө ягаан үстэй чинь хичээлийн дараа уулзъя гэд сэтгэлээ хичээлж байгаа. Өдөр нь Хоригийн гэрт мань хүн ирчихсэн дүүтийн тоглоо иждэг. Тэгсэн араас нь Хорыг гарч ирээл. Тэгсэн Хори түүнд уурлаал. Тэгээд гомдоод уулж байгаа болов гэсэн чинь бодхоор л уур хурчигтлээ гэж мөргөж аваад унгаагаад намайг кино үзээд унтс багт хин сэрэх юм гээл. Чиний хоолны эсний илүүдэл гардгийн байгаа зүтэй гэж авсан. Нэг л өдөр ээж нэрж нөгөө дүүн ээжд нь хэлсэн чинь ээж нь хин гэдэг хүүийн гэс чинь мань хүн нэрийг мэддэг болж таарна. Дандаа авгаар нь дуудаг болж таарна. Энийг харалтаа бүр цагаандаа гарсан зүйл болж байгаа зү. Тэгээл өдөржингөө нэрийг асуух гээд бүтлгүүтэй чаддаггүй. Дараа нөгөө ягаан толгойтой чинь таарад юм асууя гэс чинь би хаягдаа шархалсан байгаа гэ гүг өвчтий. Маргааш амралт өдрөх болохоор нөгөө хүч ирэх юм уу гэж. Тэгээд ирсэн чинь ээж нь хүлээж ялаа ороороо гээл. Мань хүн анх удаа уулзж байгаа болохоор тэгээд шоконд орсон. Тэгэл ээжсэн чинь ээж нь ажилдаа явахаар болд юм да. Тэгсэн нөгөөд чи ирсэн ээж яасан маасан гээл. Мань хүн өдрийн асуудлаа яриад тэгсэн Хори нэ хэлсэн чинь нөгөөд ч мөр татаж унтлаа энийгээд. За тэгээд үрсөлөдгөө сургуулийн зөвлөлийн дарааг ажил даатгаад мань Хори оос их ажилд олчихно. Мань Хори бүр ядарч өглөө. Нөгөө сургуулийн зөвлөлийн дараа гэдэг нь сургуульдоо догтууд араасан гүйдгэл болж таарч байгаа. Тэгэл хийгээд дуусчихт нь орж ирдэг нь улаан үст. Нөгөө улаан үстэй залууг чинь найз охин гинэ. За тэгэл бөөнөрөө гэртээ харигс чинь мань хүний араас мөрөгдөн нөгөө улаан үстэй хүн. Мань хүнийг мөргөж унснаа нэг бичиг цаас унгаснаа тэрийг хайчих гээд яваад өгдөг. За тэгээ маргааш нь болоо. Тэгсэн мань Хори бүр амар зөниулж гисэн зогсож идэг. Нөгөө бичиг баримт төгсөн штэ. Тэгсэн нөгөө ягаанч мэдхгүй гээл. Мань Хорыг ч бүр уулчлахгүй юм уу гээл. Мань хүн тэсгүй ч гэх юм уу очингуудаа давс хилтэл нь мөрөгчдیں۔ Тэгснээ нөгөө бичиг баримтыг гаргаж өгөөд наагуу улаавтар өстэй охин чинь өчигдөр натаа мөрөлдөж унгуугуудаа хаягчих гээд яваад өссөн шүү дээ гээл. Тэгсэн нөгөө хоёр чинь барьж идлээ.
За тэгэл өөрчлөлтгүйгээр л явж байгаа. Тэр улаан уст мань хоорын ямар холбоотой вэ гэвэл мань хүн баг багт нь их дээрлэгдэг байж л дээ. Цүнх мөхөө шидэж байруулаад чи ахлах сургуульд орсон ч миний боол гээл. Тэгэл дараа нь хүндэтгэлтэй харьц мэрц гээл. Дүрс солигдоход мань хүний өнгөрсөн үе харагдах ба сургуульдаа нилээн жижиг ямар ч найз авахгүй хүн мөн ерөөсө тоодохгүй л байсан юм шиг ба. Тэрнээсээ болж чихээ цоолуулах сонирхолтой болсон ч гэх юм уу. За дараа нь анги солигдож тэгсэн ч минь хэд нэг ангид орцсон байдаг. Тэгээд дараа нь хичээлдээ багаар хийх юм болчдөг. Тэгсэн мань хүн хуучнаа дурсаал. Харин одоо л өөр болсон. Нүд ирмэх зуурл хөрөд ирсэн тэр хэдэн найзуудаа харахаар л. Дараа өдөр нь хоорыг гуанзан суужсэн чинь нөгөө улаавтар ягавстэй ч норддог. Мань хүнээс чи тэр мия мөрөд сайн юм уу гэсэн чинь мань хоорыг үгүй гэсэн чинь тэгвэл би тэнд сайн болж болох уу гэдгийг төрөний утлаас нэлээд өгөөсөн мэдтэй гээл. Тэгсэн хоорыг чинь өөрөө мэдлэх үү гэх юм уу? Би чамд өгөхгүй тэр бол минийх гэсэн зэ. Оройн тэр хоёр суугаад аимшиг кино үзэж байна. Хоорыг юусаа яахгүй. Мань хүн бүр сүнсэн цайлаад өглөө. Хоорыг юу ч тоохгүй. Тэгэл үжис чинь гинтог тасарчнаа. Тэгэл мань хүний сүнсэн цайлтын даа гэж. Тэгсэн чинь баахан сэдэ гаргаж бүх ангийн үзнэ гэж авдیں۔ Тэгснээ дараа гарахын хэмжээг үзэж ягаад тэгээд дүрс солигдоод нөгөө ногоос долон улаавтар ягавст ярилцж идэг. Энэ улаавс чинь нөгөө хоорыг худлаа ирсэн гинэ тоглолцоод тэгээ тиймэрхүү юм болсон гэл. Тэгсэн нөгөөд чинь сонсож байна. Маргааш мань хүний хацар нь хөхөрчихсөн орж идэг. Хин тэгсэн мэгсэн гэс чинь өө эрэхтэй ягавст чинь. Хөөе чи яагаад тэр хүнийг зодж байгаа гэс чинь. Бүр 7 дор юм болцсон юм орж ирдیں۔ Ямар шалтгаантай зодолдсон бэ гэвэл жоох өвөл ойлголцол болсон ч юм уу. Нөгөө ягавст чинь мань хүн дээр очиод хоорыг чамд сайн гээчжээ. Тэгж цочсондоо санаадгүй зөгцсөн бэлээ. Тэгээл баахан буржигнаа болж тэгсэн чинь нэг харсан чинь мань хүн дээр нь гарчсан. Ягавст чинь балвж идэв. Ерөнхийдөө тингээл зодолцсон бэлээ. Тэгээд ямар ч лсэн сүглэл нь хоёулаа уулзаж ивлэрж байгаа. Бүрс солигдоход нөгөө улаан өстэй чинь мань хоёр найзалж гисэн. Сургуулийн зөвлөлд орсон юм шүү гэдэг. Ялгсан хоёр нь уух юмд явна шүү гээл. Тэгсэн хоорын мань хоёрыг хорлцдیں۔ Нэг л биш атаарч байгаа ягавстыг харснаа ногоост. Нөгөө даргаасаа тэн сайн мүү гээл асууж идэг. Нөгөө хоёр чинь явах замд уух юм унгаачнаа. Нөгөө ягавстыг чинь бүр яагаад удаад байна гээл. Тэгсэн мань хоёр орж ижнэ. Орж ирснээ ягавстээс уулчлаараа гэсэн чинь нөгөөдөг чинь буруугаар ойлгоо чихмэхээ дараад яг өндөө л зүгээр лацтай колог нь унгаацсан л байгаа юм л та. Нөгөө юу ч хачин царайлал тиймэрхүү юм болсон. Нөгөөдөг чинь шал буруугаар ойлгоол. Нөгөөс тэгэл альчир явчихвал. Мань үнтэй таардаг нэг хүү бол Шиндо. Түүний ганц найз нь байсан гэх юм уу. Нилийн дотноо гаргад. Тэрнээс яжхад нь мань хүнийг хоорыг тавьж байгааг харчжээ. Хамт явахыг харсан болохоор найз охин чинь юм уу гээл. Тэгснээ найз охиныхоо зураг мургийг явуулаад мань хүн залгаснаа үхгээ тасалчдیں۔ Дүрс солигдоход хоорыг хүнсээ цуглуулад явж явах ба нөгөө Шиндотой чинь таардаг. Нэр мэрийн дуудаа юм уу асуусан за. Мань хүн ярилцж байгааг нь харангуйтай шууд очиод алгадаад авнаа. Шиндо нь хит өвлөрсөн бэлээ. Чи найз өхтэй олчихсан зугаацч чинь үг моогаац чинь гээл. За дүрс солигдоход мань хүний дунд сургууль гарч ирэх ба хэдэн хүүхдүүд нь дэвтрийн унгаачаа явж өгөнгүүт Шиндо орж ирж дэвтрийн номыг авч өгч танилцж исэн бэлээ. Нэг ч хүн түүнтэй ярилцахгүй байхад ганц ярилцдаг байсан хүн Шиндо олж таарж байгаа. Ганц хоёр яриа нийлээл. Тэгсэн нойлын өрөөнд Шиндод нэг найз нь мань хүнийг буулж байна. Бүрэг гिचгсэн цаа. Тэгсэн Шиндо бүрэг болгосон хүн хэн бэлээ гэж яваад өгдیں۔ Дунд сургуульд ганц сайн үлддэг байсан найз нь Шиндо олж таарна. Дараа өдөр нь хоорыг өвдчихсэн байх ба зөрүүлээд хичээлдээ явах гэдагт нь дүүн зогсооч өрөөлөн оруулдаг. Хэсэгхэн зур хөвдөжсэн чинь унтчихнаа. Унтаал босоо харсан чинь мань хүн ирчихсэн түүнийг асарч идэг.
За тэгэл унтаад өвтчих хатна. Мань хүн би чамд хайртай гэчээд гараа явуудаг тийм. Тэгсэн нөгөөдөг чинь хаг босч ирснээ шок.